Тэгээ нөө Эрдэнэшийн холбоо гэдэг бидний зорилго бол Эрдэнэшийн холбоо үүсээд одоо жил гарсан болж байна тий. Хэдэн залуучууд нийлж байгаа. Ер нь бол ингээд богиносж жагаад бүгдээрээ нэг зорилготойгоор хөгжүүлэх гэсэн бодолтой шүү дээ. Тэгээд Монголд Эрдэнэшийг тижээх нь бол үр ашигын хувьд бол асар өндөр юм аа гэдгийг л одоо хүмүүс таниулж нотлох зорилготойгоор явж байгаа. Тэнгүүтээ Эрдэнэшийн холбооноос яг нөгөө малчтад бага хэмжээгээр тарьдаг тариаланчдад зориулаад үрийг бол маш хямдхан үнээр зардаг тийм ээ. Тэгээд өнгөрсөн жил сая хавар Эрдэнэшийн холбооны зарсан үрнээс авсан танаа талбай дээр ирээд ер нь үр ямар байв, үртэй холбоотой өөрийн бодсон сэтгэл. Тэгээ Эрдэнэшийг одоо танхч нь 2 дахь жилээр тарьж байгаа шүү дээ. Тэгээд ягаад Эрдэнэшийг илүү сонирхож тарих болов гэдэг тухайн л жоохон сонирхох зорилготойгоор өнөөдөр ирсэн. Нодлон 2024 онд юу тэрсэн Эрдэнэш тарьсан байхгүй. Тэгээд өрөө болохоор урдаас авчираад яг нөгөө тижээлийн зориултаар үр авчирч тарьсан. Тэгээд энэ жил болохоор юу яагаад бас Монголд нутагсан арай илүү үр дүнтэй байх гэдэг үүднээс эдний танаа нөгөө би чинь дагдаг байхгүй юу таныг илүү найдвартай гэх тийм илүү найдвартай бас баталгаатай бас монгол хүнээс авч байгаа юм чи арай илүү ядч нөгөө буух эзэнтэй гэдэг шиг тэгээд холбогдоод тэгээ баяр шунд очиж бүр өөрөө бүр гүйж явж авчирсан байхгүй. Тэгээ боловсралтаа сайн хийгээд тэгээ үрээ тариад тэгсэн чинь 4 хоногт л соёлоо гараад ирсэн. Тэгээ энэ жил хуур бороогүй юм гантаа жил гэж яхад маш сайхан ургасан бүр сэтгэл айгүй өндөр байгаа. Үнэхээр ингээд монголчуудаа дэмжих нь монголчуудаа найдвартай байх нь одоо амар чухал байгаа байхгүй бидний ялангуяа ингээд аливаа зүйлийг бүтээхэд явж байгаа хүмүүст. Тэгэхгүй өнөөдөр олох нэг жоохон мөнгөн дээр болоод хямдхны навчраал эднэртээ зарчдаг. Тэгээд нөгөө одоо үндсэндээ эцсийн хэрэглэгч эндээс муу ургац авал бүр ингээд дээл юм явах болчиход байгаа ш. Тэгэхээр хамгийн одоо нутагшсан гэхээс илүү маш олон төрлийн үрийг энэ тэндээс авч тарьж агаад хамгийн найдвартай байсан үрээл өөрийнхөө тарьж үзэл ширхэг бүрчлэн бүгд соёолж байгаа үрээл сонгоол тэгэл одоо сонирхож байгаа хүмүүстэй тарааж байгаа шүү дээ. Тэр нь бол ингээд талбай дээрээс харахад хэвээр нэг үлдээгүү соёолцсон байгаа сте бүгдээрээ. Энэ нь бол ингээд ямар ч голдоо завсаргүйгээр ингээд 20-20 см-тэй явах хэвээр ингээд соёолцсон байгаа нь амар гоё. Ер нь нөгөө чанартай юм хийхээр авж байгаа хэрэглэгчд маань ингээд сайхан ургуулсан бахаар гоё. Энэ хүмүүс цагаа зарцуулж байгаа. Тэгээ хөдөлмөрөө сэтгэлээ зарцуулж байгаа. Үр дүнгээ төлөвлөсөн байгаа. Гэтэл муу үр аваад тарчингууд тэгэл бүх хүний бүх юмыг баллаж байгаа байхгүй юу? Өөрөө бол би ингээд анхны худалдаа авалт муу үр худалдаад авчвал тийм үстэй. Надад жоохон л мөнгөний хэмнэл. Эсвэл эндээс нэг жоохон ашиг олдох ч гэсэндэг. Цаана хохирж байгаа хүмүүс олон учраас манай монголчууд нэг тийм гоё юмар байгаа юм. Тийм бүгдээрээ амар биендээ хайртай. Бидний хувьд нэг үр нөгөө сонгох шалтгаан нь болохоор одоо яг нөгөө өөрөө Эрдэнэш гардаг гэд. Нодлон манайх яг тиймийг тариаг байхгүй малын тижээлгээд нөгөө Эрдэнэш гардаггүйг тарьсан. Бургацаа гардаггүйг. Тэгээ энэ жил бүр ингээд судлаад нөгөө бүр Эрдэнэш гардаг гэдгийг бүр судлаа тантай зөндөө ярьсан шүү дээ холбогдоо. Тэгж байгаа заавал тэрийг авч тари бас энэ гоё ургамал хүн чи одоо нөгөө ногоо тариад нөгөө юугаа хардаг шүү дээ. Гоё бүтээлээ хараад бүр ингээд баярлаж амар гоё мэдрэмж төртгөлтэй. Ер нь бол үнэхээр гоё шүү дээ. Хөдөө аж ахуйн салбар гэж үнэхээр гоё салбар. Одоо ямар процессор яаж тарив? Тэрийгээ зүгээр бусдтайгаа хуваалцаад. Манайх чи яг газар тариалын Төв аймгийн Батцөмөр суманд 8 оноос хойш ерөнхийдөө үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд юу Эрдэнэш тарьдаг тийм тусгай нөгөө юу гэдэг шүү дээ. Үрлэгч. Тэрийг бүр оруулж ирээд тэргээр тарьсан байхгүй. Тэгээд тохируулаад бүх юм хийгээл тэгэл тарьсан. Хор цацуу, тэжээл цацуу. Үгүй энэ жил юу яасан? Зэрлэгний хор цацсан. Өстөр бордоо айгу баг юу яагаагүй хэрглэж чадаагүй шүү дээ. Тэгээ одоо уул нь бордоо бол байсан манад. Одоо яг бол өөрөөрөө ургацсан байгаа байх. Тийм ерөнхийдөө өөрөөрөө ургаад нэг 5-6 удаа услага явуулсан. Өөрийнх нь нөөц гэж байгаа. Өрийн нөөцийн хувьд бол нийт өндөр нь 3 м 40 см хүртэл ургах чадaltaй. Гаагаас 60 тонн хүртэл ургац авах одоо өөрийн нөөцтэй гэсэн.
Тэгээд дээрэс нь манайх шиг ийм хуурай, эрсдэс, уур амьсгал, дасан зохицох өндөр тийм чадамжтай үрэхгүй юу. Тэгэхээр хөрс боловсруулалтын хувьд болоод үрлэгч ашиглаж байгаа нь мэдээж зөв. Өдөр тарилтаа ихтэй үндсэн бордоотой бол явсан байх. Шингэн бордоо цацаагүй байгаа нь өнөөдөр нөгөө яг харахад бол ингээд оройн цэцэг нь гарцсан. Тэгээд өндрийн өсөлт нэг иймэрхүү хязгаарлагдсан байна гэсэн. Хэрвээ дараа жил тарихдаа одоо нэг 6 навч, 7 навчийнх нь үе дээр шингэн бордоо цацчвал одоо энэ үнийг даблтаал өндөр болчихно гэсэн. 3 м 40 хүртэл нь ургуулаад амар гоё ш тэ. Өөрт нь угаасаа нөөц байгаа. Гэхдээ нөгөө нэг яг тарсан тракторынхаа нөгөө мөрнөөс арай өөр болчихсон юм шиг л тий. Тэгээд өөр трактор бас тайгаад тэгээд тэр мэргээ нөх яагаагүй. Тэгээ харин бордоогоо цэцэж байгаа. Мөрөн зөрөөдөөс болохоор. Тийм мөрөн зөрчт юм шүү. Нарийнх мөртөө трактор байдаг. 6 навч хүртэл байх хугацаанд бордоо цацах юм бол гიშгэгдсэн ч гэсэн буцаад өөрөө босчихно. Ишний хувьд тодорхой хэмжээний юм уян байдаг учраас гიშгэгдсэн ч гэсэн буцаал өөрөө дэшээ өндөгөөд тэтмээд илээ босчдөг байхгүй. Тэгэхээр баг багт нь тэгээд цацаж болно. Гიშгүүлсэн ч гэсэн цацаж болно. Том болсныхан дараа бол ийм машин өөрөө хатуучдаг учраас хугараад дахиж сэрхэхгүй. Тэгэхээр нөгөө технологийн хувьд бол эрт хэрвээ шингэн бордоо цацсан бол асуудалгүй байсан. Гэхдээ одоо бид нарт одоо бол ингээд хангалттай сайхан ургац аавна л да. Гаагаас нэг 30 тонныг бол хамгийн багтаа аваад явчихаар харж байна. Тэр малчид одоо өөрсдөө хажуудаа байгаа нэг гаада өвлжөөнийхөө газартаа эсвэл жижигхэн өхрийн фермтэй хүмүүс хажуудаага 2 гаада тий ингэж тарихыг л эрдэнэшийн холбооноос илүү их уриалсан. Монгол оронд эрдэнэшийн ургамал өөрөө шинэ учраас бид нар ногоон тижээл одоо харьцуулж болох олон төрлийн ургамал байхгүй шүү дээ тийм үү. Гэхдээ энэчлийн хувьд ногоон тижээлтэйгээ будаатайгаа харьцуулахаар 10 дахин ирэх ургац байгаа. Яаж ч муу ургасан. Малчтын хувьд бол нөгөө зунжангаа зүгээр сул байдаг тэр бууц гэд асар том нөөцөн дээр тарьсан эрдэнэшиш чинь арчилгаагүй зүгээр одоо ингээд 2-3 м хүрсэн тий зүгээр байгалийн усаараа. Тэгэхээр бүр энэ олон жил тий энэ сайхан юмыг чинь тарьж яахгүй яав да. Ямар сайхан буянтай байгуулга вэ? Танаа эрдэнэшийн холбоо чинь дундын тариалт оршооч юм уу тий. Тэгэхээр гантаач байсан, юутай ч байсан Монголд байгаа таримлуудаас хэд дахин илүү ургаж байгаа учраас энэ дээр үр авч тарьсан хүн болгон л энэ жил юм сурлаа, дараа жил илүү бүр гоё тарина. Дараа жил яг ингэж тарина гэдгээ ингээл буцаагаал комент хэлээ л. Өвлжөөний ойролцоо эсвэл өвлжөөн дотор нэг 0.5 га хэмжээд эрдэнэшийн үрийг тарих юм бол тэрнээс хэдийн хэр ургацыг бид авах боломжтой гэдэг асуулт бол малчтад амар сонирм байгаа шүү дээ. За тэр тухай юу нэг жоохон нэмж мэдээлэл өгнө үү? Бууцан дээр тариалтын бууцан дээр тариалт бол энэ үрийн өөрийнх нь хүчин чадлыг тултал гаргаж ирж чадна. Ягаад гэвэл нийл маш органик бордоо байгаа учраас. Тэгэхээр нэг гаагаас бид нар зааны 50 тонн малын тэжээл бэлнэ гэж бодоход 0.5 гаагаас 25 тонныг зүгээр л бууцан дээрээ үрээ болж орхиод авчиж байгаа. Давхарыг дахиад хэлээ те 0.5 га газраас 25 орчим тонн эрдэнэшийн тэжээл авах бүрэн боломжтой. За энэ хэмжээний эрдэнэшийн тэжээлээр бид нар хэдэн тонны өхрийг хэдийн хугацаанд тэжээж чадах вүлээ? Одоо дахиад тоогоо бодож шүү дээ. Одоо тоогоо бодож шүү дээ. Одоо бодоодох юм. За 30 өхөртэй л. За 30 өхөртэй айлууд гэж бодъё. Өдөрт 90 хил. Тийм нэг хуваад нь 30 өхөр. 30 өхөртэй айл өдөрт одоо нэг өхөртэй 3 хилийг өгнө гэж бодвол 277 хоног тэжээж байна. 30 өхөртэй айл бол өвлжөөнийхөө 0.5 га газарт тарьсан эрдэнэшээр 270 гаруй хоног бараг бүтэн жил тэжээх боломжтой байгаа тохно шүү. Тийм. Зөвхөн 30 өхөр. 30 өхөр. Үхрээд тураахгүйгээр сайхан махтаа байлгаж агаад үнэтэй байх цаг хугацаанд нядлах хэсгээ нядлаад эдийн засгийн хэрэглэлтэнд оруулах. Өөрсдийнхөө амьдрал ахуйдаа хэрэгтэй болгох. Энэ яг ийм зорилго дээр хэрвээ явж байгаа бол 1 12 1 2 гэдэг энэ нэг 90 хоногийн хугацаанд тэр өхөр малаа үнэхээр 25 тонн тэжээл зүгээр хүчтэй сайхан тэжээл байх бэлчээж юу яад вэ? Биеийнх нь чилийг гаргаж нэг жоохон ойр цойрноор явуулчаал сайн тэжээлээрээ тэжээгээл дулаан хэвтэрт хэвтүүлээл үр ашиг авч яасан гэж тийм биз дээ. Одоо мөнгөтэй алахын төлөө танайх бол одоо жишээ нь энэ жил 10 га гэсэн тийм 15 га. Одоо 15 гагаас яг энэ хэмжээний ургацтай байна гэж бодвол ойролцоогоор хэдэн тонн тэжээл хурааж таарч байна. За одоо яг юугаар бол 15 гаагаас юу лээ 450 гаагаас 30 тонн 30 гаруй тонныг ер нь аавна гэж төлөвлөж байгаа. Тэгээд 15 га 30 га үржүүлэх 450
Тэгэхээр зарж борлуулах асуудлууд одоо үүсэж байгаа. Одоо яг энэ асуудал дээр жишээ нь Эрдэнэ шишийн холбоо ямар үйл ажил хийж байгаа вэ? Холбооны нэн тэргуунд холбооны гишүүдийн эрх ашиг дээр туслах буюу худлан борлуулалтанд туслах, эсвэл холбооны гишүүн ферм байвал тэдний тэжээлийг хямдхан олж өгөхөд хамгийн түрүүнд туслах. Тэ иймэрхүү үндсэн зорилготой шүү дээ. Одоогоор яг Эрдэнэ шишийн холбоо гэдгээрээ Эрдэнэ шиш тариалж байгаа Монгол орондоо явах бүх хүмүүсийг бид нар нэг мэдээлэлтэй датаг ингээд нийлүүлсэн байгаа. Тэднэрээсээ за Ховд аймгийн буянд сум дээр хэн тарьсан байна? Тэрэнд хэдэн одоо тоон тэжээл байна те. Түүнийг нь Ховд аймагт буянд сумдаа ч юм хажуугийн зэрэгэлдээ сумд даршны хэрэглээтэй байгаа хүмүүсээ хооронд нь холбож өгөх. Түүнийхээ төлөө бид нар гишүүдээс ямар нэгэн одоо татвар матвар ч юм уу те хураамж шимтгэл болол авдаггүй л те. Одоо үндсэн зорилго маань олон хүмүүс энэ Эрдэнэ шиг Эрдэнэ мэт чухал чанартай те тэжээл гэдгийг таниулахын тулд холбож өгөх ажил хийж байгаа. Төв аймгийн бүс нутагт ч юм уу энэ Улаанбаатар төрсэн тариаланчид зөндөө байгаа. Тэрийг таасан фермерүүд байгаа. Тэднийгээс л хооронд нь холбож өгч. Ийшээ худалдан авахч вэ шүү, тэ? Ийшээ газараарай. Эсвэл тэнд нэг дарш байгаа шүү. Тэндээс аваарай гэл. Хамгийн одоо байгаа нэг сайн мэдээ болвол энэ дээр оройн цэцэг гараагүй шүү, тэ? Одоо цагт оройн цэцэг гараагүй. Тэгээд үржлийн эргэтэн ургаагүй энэ нөхцөлд бид нар сайн талаас нь харж байна. Энэ дахиад ургах юм байна. Дахиад мас өгөх юм байна. Өндөр болох юм байна гэсэн үг байхгүй юу? Хэрвээ энэ шиг ингээд оройн цэцэг гараад эн чинь одоо эр цэцэг шүү дээ. Энэ дээдлийн хэсэг чинь эр цэцэг. Эндээс тоос нь унаад одоо энэ доор гарч байна. Эн чинь эм цэцэг нөхгүй юу? Энэ эм цэцэг чинь эм дээрээ юм ягаан үстэй амар гоё гангаан тий. Тэгээ эндээс нь тоос нь унаад эм цэцэг дээр унангууд энэ дээр үр бий болоод байгаа. Тэгээд боргоцоо нь үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ оройн эр цэцэг гарчих юм бол ер нь энэ ургамлын ногоон масны өсөл зогссон байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ шиг цэцэг гараагүй явж байгаа бол одоо энэ дахиад ургах, мас өгөх, өндөр болох боломж байна гэж харах. Тэгэхээр одоо яг энэ голоор байгаа энэ хэсгүүд бол дахиад мас нь өндөр болно. Ер нь бол энэ эр цэцэг гарч байгаа буюу энэ үржлийн бүх эргэтний хугацаа чинь өөрөө хугацаатай байхгүй юу? Одоо 18 нас, 16 нас хүрээд хүн одоо бэлгийн байжлан дуусна ч юм уу, эхлэн ч юм уу, тийм бүх хүнд ч гэсэн хугацаагаа тавьж ургамалт ч гэсэн бас энэ үржлийн эргэтэн одоо ингээд би эдгээр бүгдээр урах хугацаатай. Энэ ягаад намхан мөртлөө энэ нь гарцсан. Тэгэхээр үр суучаад энэ дээр ямар нэгэн байдлаар ус хүрээгүй ингээд нэг ургах нөхцөл нь гүйцэхгүй ийм жижигхэн соёолчол байгаад исэн гэсэн үг. Тэгэж байж байгаад нөгөө хоног нь гүйцэж байгаа байхгүй. Одоо 80 хоног ч юм уу те тэр хоног нь гүйцэнгүүт за би одоо өндөр намаас үл хамааран үржлийн эргэтэн ингээд гараад ирсэн гэсэн үг. Энэ ямар нэг цэнхэр хөнгөтэй ямар нэг улаан хөнгөтэй байгаа юм. Эрдэнэ шишийн өнгө нь өөрөө ер нь шар байдаг. Тий. Цагаан юм уу, шар юм уу тий. Харч үж болно. Гэхдээ энэ гадна талын улаан цэнхэр болохоор зохиомлоор өөрөө бүрдсэн бүрхүүлэхгүй юу? Хамгаалтын бүр. Ариутгацсан дээрээс нь эн чинь нөгөө тодорхой хэмжээний үнэр ялгаруулдаг. Бид нар л одоо энийг үнэрлж мэдэх болохоос шавж бол үнэрлж мэднэ. Тэгэхээр шавж шувуунаас хамгаалсан. Хамгаалтын биз гэсэн. Хамгаалах ер нь бол ариутгацсан гэсэн илүү хамгаалагдсан. За одоо энэ нэг ширхэг. Энэ нэг аваад. За нэг ширхэг. Энэ нэг ширхэг маань хэр том хэдэн ширхэг болж одоо өсөж болж байгаа вэ? Одоо эн чинь ингээл нэг ирснээс ойролцоогоор 2-4 ширхэг ийм том боргоцоо гарч байгаа. Тий. Боргоцоо болгон дотор одоо тоо том шиг олон байгаа шүү дээ энэ тий. Тий одоо энэс нэг одоо ганц байгаа ерөөсөө энэ үр одоо ийм олон 400 гаруй ширхэг болж байгаа. Нэг ийм дотор. Тий. Тэгээ энэ шиг одоо 2-4 ширхэг боргоцоо нэг ийм ишин дээр ургаж байгаа тий. Нэгэн ишин дээр. Нэг ишин өөрөө массыг нь ярих юм бол нэг 3 кг орчим. Нэг боргоцоо чинь нэг 400 орчим грамм байгаа. Нэг ширхэг боргоцоо. Тэгээ 2-4 боргоцоо. За багаар нь 2 боргоцоогоор бодъё л та тий. 1 кг. За дээрэс нь нэмээд өөрийнх нь массын хэмжээ нь 2 боргоцоотой үед бол иш навч нь өөрөө нэлээд том ургах учраас 3 кг орчим. За 2 кг бүр багаар бодоо 2 кг бодчихлаа. 0.3 г хэмжээтэй өр маань одоо 3 орчим кг болж байна багтаа. 1000 дахин өсөж байгаа гэсэн. Ийм бой. 1000 дахин өсөлттэй бизнес хаана нарт.